За өглөөний минь. За өнөөдөр миний бичлэг болвол файлаа зураг одоо хадгалах арга мэдэн зүгээр ер нь нууц үгээ эсвэл нөгөө хамгаалт хийсэн кийгээ хаана хадгалах вэ гэсэн юмыг тайлбарлаад өгье те. За хүнд ерөөсөө ийм 3 шин чанар ингээд байж идэгий. Нэгдүгээрт нь мэддэг юм шиг боловч мэддэггүй. Хоёрдугаарт нь ерөөсөө огт мэдэхгүй те ер нь ийм байд юм уу байдгүй юм уу гэдгийг огт мэдэхгүй. Гуравдугаарт нь бол мэддэг мөртлөө ашиглахгүй хайнга. Ийм 3 байдлаас болоод өөрсдийнхөө нууц үгийг эсвэл аккаунта эсвэл нууц түлхүүрнүүдээ ингээд хайчдаг, алга болгочдөг. Ийм одоо тэгээд дараа нь бүүн цаг алддаг. Маш их нерв бардаг. Одоо бухимдалтай байхад чи өөр нууц үгээ мартцсан ч юм уу эсвэл юугаа нууц түлхүүрээ хайчаал бухимдахын хэрэг бол ерөөсөө байхгүй. Тэгэхээр би өнөөдөр дахиад би энэ тухай бичлэг хийжсэн. Гэхдээ дахиад бичлэг хийхээс аргагүй боллоо. За яаж хамгаалах вэ? Өөрийнхөө нууц тэмдгийг хаана хадгалах вэ гэд. Би бүр яг дэс дараад хаана хадгалж болох вэ? Ямар юу байх вэ? Эрсдэл байх вэ гэдгийг ингээ хэлдэг. Нэгдүгээрт нь хамгийн найдвартай, хамгийн боломжтой болвол мэдээжийн хэрэг цаасан тэмдэглэлийн дэвтэр. Эннээс бол ерөөсөө өөр хадгалах тийм хамгийн найдвартай юм бол бараг байхгүй. Зузаахан шиг тэмдэглэлийн дэвтэр. За нэгдүгээр арга. За тэгэл юм болгоныг тэмдэглэлийнхаа дэвтэр дээр хадгалчаад тэмдэглэлийнхаа дэвтрийг хайчдаг ч юм уу тийм юм байдаг юм байна л да. Тэгвэл залхуураад нөгөө үзэг авч бичхээсээ залхуураад тэмдэглэлийн дэвтэр хэрэглэхгүй. За дараагийн 2 дахь арга нь мэдээжийн хэрэг компьютер дээр хадгалах. За компьютер дээр хадгалахдаа энэ нөгөө блокнот онгойлгоод ингээд хадгалцдаг. За одоо энэ дээр ингээд юм бичээд хадгалцдаг. Энэ маань хаашаа хадгалагдах вэ гэвэл C диск рүү хадгалагддаг. За тэгэхээр ямар нэгэн байдлаар компьютер маань вирус гэх юм уу эсвэл компьютер дээр ямар нэгэн асуудал гарахад хамгийн түрүүнд C диск эрсдэлүүлээд. Тийм болохоор C диск дээр хадгалагдсан бүх юм маань алга болчихдог. За ялангуяа форматлахад чинь хүмүүс форматлж байгаа хүмүүс асуудаг шүү дээ. C диск дээр чи хэрэгтэй юм байгаа юу байхгүй юу гэдэг. За тэгэхээр хэрэгтэй юмнууд чинь ингээд бүгд устдаг гэсэн. Тэгэхээр энэ бол төр зур хадгалах юм дээр бол зүгээр боловч бүр хадгалах юм дээр бол сайн биш. За D дискэн дээр хадгалж болно. Заавалчгүй D диск рүү хадгалах юм бол ямар ч байсан нэг удаадаа аврагдана гэсэн үг. C дискний юмнууд арчигдаад D диск дээр хадгалагдаад ингээд үлдчихдэг. За D диск дээр мэдээж хэрэг шинэ папка хийгээд шинэ папка үүсгээд тэгээд диск дээр ажилтай холбогдлолтой юмнууд гээд ингээд хадгалчих юм шүү дээ. За ингээд эн чинь бол 2 дахь арга. За 3 дахь арга нь бол мэдээж хэрэг флешка. За флешка чинь бас флешкэн дээр ингээд хадгалсан байж заримдаа нөгөө флешка чинь юу ячдаг штеп. Бас устдаг тал бий. Ялангуяа янз бүрийн хамаагүй тэмдэг тентэр хийгээд хадгалах чинь тэр заримдаа ингээд бүх юмнууд нь устчихдаг. Тэгээ бас тэрийг чинь сэргээх гэж нэг бүх ажил болно. Бас л техникэл хэмжин техник. За дараагийнх нь юм нь болохтой зэрэг Facebook дээр хадгалах. За Facebook дээр хадгалахаараа яах вэ гэвэл энэ рүү ороод more гэж дараад энд юу байгаа? Блокнот. За энэ ч. За энэ дээр нь ингээд хадгалчихна. Ингээд. За одоо ингээд энэ шин тийм ээ энэ дээр одоо юу гэдэг ингээд нэр өгөөд за юу гэдэг Coinbase-ийн юу ч гэдэг юм ингээд хадгалчихна. За тэгвэл энд мэдээж хэрэг энийг паблик гэж хэлчих юм бол нөгөө бүх хүмүүс чинь хадгалсан юм чинь харчин. Тийм болохоор зөвхөн only me гэж тавиад энэ дээр publish гэж дарахгүй шүү дээ. Save гэж дар. За save гэж дараад тэгээ энэ бол хаана хадгалагдах нь вэ? Энэ болохтой зэрэг Facebook дээр хадгалагдана гэсэн үг.
За тэгтээ Facebook дээр хадгалагдсан юм чинь манайхан чи авчид нөгөө Facebook-ыг хамгаалахгүй байжгаад Facebook-ыг эвлүүлчихдэг. За Facebook-ыг заавалчгүй нөгөө 2FA-ээр хамгаалах ёстой. Тэгэхгүй бол Facebook-ыг чи эвлэх юм бол энэ note дээр байгаа юмнууд чинь бүгдөө бас нөгөө алдагдах тал бий. Тэгтээ бас мэдээж хэрэг зарим юмнуудыг болохоор өөрийнхөө нууц үгээр ч юм уу тийм ээ өөрийнхөө хүн хараад огт ойлгохгүйгээр хадгалж бас болно. Ер нь хүн ямар нэгэн тохиолдолд Facebook-ийнхаа нууц үгийг ер нь бараг мартадаггүй. Тийм болохоор Facebook-ыг заавалчгүй утасныхаа дугаартай холбоод нөгөө Google Authenticator хамгаалт хийгээд ингээд хадгалж болно гэсэн. За ингээд дараагийн арга нь энэ дөрөвт арга. 5 дахь арга нь болохоор Google дээр хадгалах. За энэ бол миний бодлоор бас айгүйх гайгүй найдвартай арга. Гэхдээ бас нөгөө л Google-ээ хамгаалт хийнэ гэсэн. За тэгээд ердөөсөө ингээд энэ тент одоо бүр их мартамхай ч юм уу эсвэл бол ерөөсөө одоо ингээд манайхан ч юм бол уцаа хийчих юм биш үү? Уцаа хаянгуут л нөгөө Google Authenticator нь тэр чигээрээ ингээд алгуулчихдаг. Google Authenticator-ыг эргээд суулгаад дахиад юу яах гэхээр заавалчгүй нөгөө түрүүчийнхаа QR кодыг юм уу эсвэл кийг нэхэд идэг нөгөө кигээ хайцсан бас хадгалж аваа. За энэ дээр яаж хадгалах вэ гэхдээ зэрэг энэ дээр дарангууд энэ байж гин Google Keep гэдэг. За энэ Google Keep рүү ороо. Тэгээд энд одоо адилхан. Яг л нөгөө юу хийдэг шигэ. Энэ дээр одоо юу гэдэг юугаа хийгээл ямар нэгэн нэрээ бичээ. Тэгээд доор нь одоо ингээл жишээлбэл энэ дээдл дээр нөгөө юуны тухай. За одоо жишээлбэл Coinbase ч гэдэг юм уу тийм ээ ингээд Coinbase-ийнхаа ингээд доотлолт нь тэр нөгөө Coinbase-ийнхаа хаягийг ч юм уу тийм үү. Одоо жишээлбэл ингээд тэгээд энд болохоор хаягаа тавиад ингээд хаач. За ингэнгүүт энд ингээд хадгалагдчихжээ гэсэн. Тэгэл ингээл хадгалаад л яваад байна гэсэн. За энэ болохтой зэрэг Google-ийн аккаунт руу орох юм бол энэ keep чинь байж гэн. Google-ийн аккаунт руу орохгүй л keep пэйжээ харж чадахгүй. Тийм болохоор нөгөө Google аккаунтаа бас ерөөсөө мартаж болохгүй. Тэгэхээр энэ бол айгүй хөөрхөн хадгалах нэг арга. За дараагийнх нь болохоор би энэ Google Authenticator-ын тухай бичлэг хийсэн байгаа. Тэрийг миний видеон дээрээс хараараа. Миний YouTube дээрээс. За энэ дээшлийн энд хадгалах бас нэг арга байгаа. Энэ хамгийн сүүлийн арга. За дээшлийн тэнд нь бас note гэж байгаа. Тэр note дээр хадгална. Гэхдээ дээшлийн нэг юу нь бол бас яг нэг бүтэн жил болоод байна уу эсвэл 3 сар ч байна уу 6 сар ингээд анх бүртгүүлэхдээ сайн хараараа хугацаанд дуусчдаг. Тийм учраас хугацаагаа цаашаа сунгаад явж явах хэрэгтэй. Тэр хоорондоо бас нөгөөдхийгөө юу яж явахгүй бол нэг мэдхнээл нэг бүтэн жил болоод хугацаанд дууссан нөгөө түрүүчийн хадгалагдсан юмнууд чинь байхгүй байх тал байдаг шүү. Гэхдээ одоо минийх бол тэгтэл 2 жилийн хугацаатай. Тэгэхээр минийх бол 2 жил ерөөсөө найдвартай ингээ хадгалагдаад байж байгаа. За дээшлингийн нэг сайн тал нь юу гэвэл ерөөсөө энэ тэнд явж байхдаа одоо жишээлбэл чи компьютер дээр хадгалсан юм заримдаа ингээд өөр компьютер дээр нээвэл дээшлээ ингээ нээгээл онгойлгол ороод харчиж болно. Google бол бараг л одоо ердөөс та нар хааж явж байсан ямар ч оронд явж байсан та нар бол Google чинь утастай ч холбогдолтой учраас ерөнхийдөө байнгын нээлттэй байна гэсэн. Тэгэхээр энд ингээд хадгалах бас айгүй хөөрхөн найдвартай ийм арга. За ингээд энэ хэдийг сайн тогтоогоод аваарай. Тэгэх юм бол та нар ерөөсөө нөгөө нууц үгээ мартах ч юм уу эсвэл одоо юу гэдэг хаягаа мартах нууц түлхүүрнүүдээ мартах юм асуудал гарахгүй. Тэгэхээр хамгийн гол нь хүн ерөөсөө хинэггүй байх л хэрэггүй. Хинэггүй л байх юм бол тэгэл дараа нь тэрийг авидлуулсан, тэрийг хайцсан гэл ингээл асуудал гарч ирдэг. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. За тэгээд намайг дагаарай. Хоёрдугаар юу лайк таваарай хэрэг сонирхолтой бол өөрсдийнхөө ямар сэдвээр бичлэг хийлгэхээ бичээрэй. Би хэрэг боломжтой миний мэдлэг хүрэх юм бол юу яаж оруулж өгнө. Тэгээд Facebook дээр миний аккаунтыг шеэрлж тусалаарай. За баярлалаа.